Украин улс 30 хоногийн хугацаанд гал зогсоо саналыг хүлээн зөвшөөрлөө. Украин улсын агаарын довтлооны үеэр Орос улбаны улсын Москва хотод 3 хүн амьсгалаа алджээ. Сирийн улсын төр засгийн газар курдуудын бүлэглэлтэд нэгдэх хэлэлцээр байгууллаа. IQ-ээр судалгааны байгууллага дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 19 нь Аз тивд байгаа талаар мэдээллээ. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэнд олон улсад өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас цагийн мэдээлэл хүргье. Украин улсад 30 хоногийн турш гал зогсож магадгүй байна. Өчигдөр Америк Украины дипломатууд Саудын Араб улсын Жедда хотноо уулзсан байна. За уулзалт 8 цаг үргэлжилсэний эцэст Украин улс 30 хоногийн турш турх хугацаанд гал зогсоох тухай Америк нэгдсэн улсын зүгээс тавьсан саналыг хүлээн зөвшөөрсөн байна. Тэгээ үүнийх нь хариуд Америк нэгдсэн улс Украинд үзүүлэх цэргийн тусламжаа зогсоогоод байсныгаа зуцалж нэн даруй үргэлжлүүлэн тусламж үзүүлэхээр болсон байна. Тэгээ мөн тагнуулын мэдээлэлээ дахин хуваалцаж эхлэхээр боллоо. За 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг хүлээн авсан явдлыг Украинчууд энхийн хэлэлцээр байгуулахад бэлэн байгааг харуулсан хэрэгэ гэж үзэж байгаагаа за уулзалтын дараах хэвлэлийн баг хурлын үеэр Америк нэгдсэн улсын дипломатууд хэллээ. Гэхдээ Украины талаас саналыг хүлээн авсан гэд тэр даруй гал зогсно гэсэн үг биш. За Орос улбаны улсын талаас үүнийг хэрхэн хүлээн авах нь чухал ба. За уулзалтанд улсаа төлөөлөн оролцсон Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гал зогсоох саналыг Орос улбаны улсын эрх баригчдад ойрын хугацаанд уламжлана гэлээ. Домон Украинчууд энхийн хэлэлцээрт бэлэн байгаагаа харуулсан. За одоо гал зогсоох хэсэг нь Орос улбаны улсаас хамаарна гэсэн байна. Гал зогсоох саналыг Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский сайшаан хүлээн авлаа. Мөн Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер, Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссийн дарга Урсула фон дер Лайен, за мөн Европын холбооны зөвлөлийн дарга Антонио Кошта зэрэг хүмүүс гал зогсоох саналыг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Түүнчлэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа. За Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинийг дэмжинэ гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Гэхдээ Орос улбаны улсын зүгээс албан ёсны хариу мэдээллийг одоо хүртэл гаргаагүй байна. Гал зогсоох саналыг хүлээн авах магадлал за тун бага болов уу гэж олон улсын шинжээч ажиллагч нар үзэж байна. Учир нь ерөнхийлөгч Владимир Путиний хувьд төр зур гал зогсоох бус дайныг зогсоох цогц гэрээ хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаа гэдгээ өмнө нь тодорхой хэлж байсан. Мөн турх хугацаанд гал зогсоохыг Украины талд ашигтай Украинд цаг хожих гэсэн оролдлого гэж Орос улбаны улсын эрх баригчид үздэг байна. Ойрын өдрүүдэд Орос улбаны улс болон Америк нэгдсэн улсын дипломатуудын хооронд Украины дайнтай холбоотой дараагийн чухал уулзалт болох төлөвтэй байна. Орос улбаны улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова Орос улбаны улс болон Америк нэгдсэн улсын албаны хүмүүс энэ 7 хоногт яриа хэлэлцээ хийж магадгүй гэсэн байна. За мөн Дональд Трампын ойрт орондын асуудал хариуцсан төлөөлөгч Стив Витков Москва хотод хайлчилж Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах талаар алтны эксрүүлжүүд Bloomberg, AFP, Axios зэрэг агентлагуудад мэдээлсэн байна. Гэхдээ уулзалтын тов өөрчлөгдөж магадгүй. Америк нэгдсэн улсын дипломатууд удаа дараа Орос улбаны улсчдэр, Украинчдэр аль нь дайныг эзэлэхэд харилцан буулт хийх ёстой гэж байгаа хэдий ч талууд харилцан буулт хийх тухай нээлттэй байр суурь өдийг хүртэл илэрхийлээгүй хэвээр байгаа гэдгийг анхаарах зүйтэй. Тухайлбал Орос улбаны улсын талаас Украинд НАТОд элсэх хүсэлтээс татгалзах Москвагийн эзэлсэн газар нутгийг Орос улбаны улсын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөхийг шаардж байна. Одоогийн байдлаар Орос улбаны улсын цэргүүд Украины нутаг дэвсгэрийн 5/1 хэсгийг хяналтандаа авсан байна. Нөгөө талд Украины зүгээс Орос улбаны улсын цэргүүдийг Украины газар нутгаас бүр мөсөн гаргах, цаашдаа Орос улбаны улсыг дахин Украины газар нутагт халтгаас сэргийлэх зорилгоор аюулгүй байдлын бодит баталгаа авахыг хүсэж байна. Марко Рубио Саудын Арабын уулзалт эхлэхийн өмнөхөн Украиныг газар нутгийн хил хязгаарын хувьд буулт хийж Орос улбаны улсын цэргийн эрх мэдэл тогтсон байгаа газруудыг тавьж явуулахаас өөр аргагүй болж магадгүй гэж анхааруулж байсан. За өчигдрийн уулзалтын үеэр энэ талаар талууд хэлэлцсэн хэсэг нь тодорхойгүй байна. Өнгөрсөн шөнө Украин улсын дэвсгэр хүчин Москва хот болон хотын ойр орчмын бүс нутагт агарын цохилт өглөө. За үүний улмаас 3 хүн амьд өргөдөж 17 хүн шархагдсан байна.
За Орос улбаны улсын агаарын товтлогооноос хамгаалах хүч нь нийтдээ 343 дрон буюу нисгэгчгүй онгоцыг устгаж чадсан гэлээ. За үүнээс 91 нь Москва хот болон хотын ойролцоох бүс нутагт 126 нь Курск мужид тус унсан гэлээ. Энэ дундаа Курскийн атомын цахилгаан станцын ойролцоо дрон унсан байгаа санаа зовоосон хэрэг болж байна. За энэхүү халдлага нь Америкийн нэгдсэн улс болон Украины төлөөлөгчдийн Сауди Арабид хийж байсан хэлэлцээрийн өмнөхөн болсон байна. Москва хотын дарга Сергей Собянин халдлагыг дайн эхэлснээс хойш Москва хотыг онилсон хамгийн том дроны халдлага байлаа гэж тодорхойлсон байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков агаарын товтлогоог тогтоон барихад урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгдлээ. Орос улбаны улсын агаарын хүчний устгаж чадаагүй дронуудын зарим нь энгийн иргэдийн байрлаж байгаа орон сууцны барилгуудыг онсон байна. Гэвч Украины зэвсэг хүчний ерөнхий штабын зүгээс Москва болон Орел мужид дахь нефтийн байгууламжуудыг онилсон гэсэн байна. Москва мужид дахь Украины агаарын цохилтод зэрэгцэн Орос улбаны улсын агаарын хүчин мөн адил Украин руу агаарын цохилт өгсөн байна. Ингэхдээ 126 дрон болон нэг баллистик буужин харуулсан гэх мэдээллийг Украины талаас өгсөн байна. Харуулсан пуужин ямар төрлийн баллистик пуужин байсан тухай албаны мэдээлэл байхгүй байна. Сауди Арабид Украин болон Америкийн нэгдсэн улсын дипломатууд тийхүү уулзаж байхдаа зэрэгцэн энэхүү халдлага болсон байгаа нь ихэнх хэлэлцээрийг урагшлуулах гал зогсоох саналыг Орос улбаны улсын талаас хүлээж авах зэрэгт сөргөөр нөлөөлж магадгүй байгаамаа. Дараагийн онцлог мэдээ хүргэе. Сирийн улсад Башар Асадын дэглэм унснаас хойш нутгийн ихэнх хэсэгт гал зогсож ихэнх бүлэглүүд зэвсгээ хураалгаж төр засгийн газрын мэдээлэлд ор үндэсний зэвсэг хүчинд нэгдсэн байна. Гэвч нутгийн хойд бус нутагт курдуудын бүлэглэл болон Туркийн дэмжлэгтэй бүлэглүүдийн хооронд гал зогсоогүй байгаа. Тэгвэл өчигдөр курдуудын бүлэглэл төр засгийн газартай нэгдэх хэлэлцээр байгуулсан байна. Ингэснээр Сирийн улсад төдийгүй бүс нутгийн нөхцөл байдал тогтворчих боломжтой болж байгаа юм. Газрын зургаас харахад Сирийн улсын курдуудын бүлэглэл нь Сирийн хойд бус нутгийг нийт газар нутгийн 30-40% эзэлдэг болох нь харагдана. Гэхдээ Сирийн улс нь хойд хэлээр Турк улстай хэлэлдэг тул Турк улсын зүгээс аюулгүй байдлын үүднээс курдуудын бүлэглэлийн эсрэг өөрсдийн дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдэд Сирийн хойд хэл дагуу байршуулсан байгаа гэж хэлж болно. Улмаар курдууд болон Туркийн дэмжлэгтэй бүлэглүүдийн хооронд байнга шахуу мөргөлдөн үүсдэг. Үүнийг зогсоох зорилгоор Сирийн төр засгийн газар курдуудын бүлэглэлтэй хэлэлцээр хийж өөрсдөө нэгтгэж байгаа юм. Ингэснээр Турк улсын зүгээс цаашдаа Сирийн улсын дотоод хэрэгт оролцох шаардлагагүй боллоо гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Башар Асадын дэглэм унсны дараахан Турк улсын дипломатууд Сирийн улсад айлчилж курдуудын бүлэглэлийг хяналтандаа авахыг уриалж байсан. Гэхдээ хэрвээ курдуудын бүлэглэл засгийн газрын хяналтанд орвол Турк улсын зүгээс Сирийн дотоод хэрэгт оролцох шаардлагагүй болно гэдгийг уулзалтын үеэр Туркийн гадаад хэргийн яамны сайд зохон хэлж байсан байна. Гэрээний хүрээнд курдууд өөрсдийн хяналтаа тогтоосон хэл хяналтын боомтууд, нисэх онгоцны буудал, нефт, байгалийн эхийн ордуудыг засгийн газарт хүлээлгэн өгнө. Үүнээс гадна өөрсдийн цэрэг дайчдыг шинэ баталгаан болох яамны зэвсэг хүчинд нэгтгэх юм. Мөн хэлэлцээрт Сирийн курд үндэстнийг улсын сашуу нэг хэсгээ гэж хүлээн зөвшөөрч бүх иргэдэд улс төрийн үйл явцад оролцох эрх олгоно гэж заасан байна. Сирийн ардчилсан хүчний командлагч Мазлум Абди Дамаскт болсон гарын үсэг зурах ёслолын дараа үг хэлсэн. Ингэхдээ Сирийн улсыг бүх нийтийн эрх ашигыг хамгаалсан шудраг инх тайван улс орн болгохыг зорино гэсэн байна. Хэлэлцээр байгуулагдсан даруйд Сирийн хэд хэдэн хотод олон нийт хэлэлцээрийг баяртайгаар хүлээн авч буйгаа илэрхийлэн жагсаа дамжлаа. Сирийн ардчилсан хүчин буюу курдуудын удирддаг бүлэглэл нь 2019 онд Сирь дахь исламын улс бүлэглэлийг дарсан гэгддэг байна. Хэрвээ Туркийн дэмжлэгтэй зэвсэг бүлэглэлүүдийн халдлагын улмаас курдуудын хүчнөлөө суларвал энэ нь өөрөө исламын улс бүлэглэлийг дахин сэргээхэд хүргэнэ гэж зарим шинжээчид үздэг. Курдуудын бүлэглэл одоогоор хойд зүүн хязгаарт 46,000 км квадрат газар нутгийг хянаж байгаа юм. Энэ бүс нутгийг курдуудын удирдсан хойд зүүн Сирийн автомат захиргаа одоогийн байдлаар удирддаг. Энд исламын улс бүлэглэлийн 10,000 гаруй хоригдол болон 45,000 орчим хамааралтай хүмүүсийг хорж байгаа юм. Тэдгээр хоригдлууд хэлэлцээрийн хүрээнд мөн адил шинэ засгийн газрын мэдээлэлд очихоор байгаа юм. Хэлэлцээрийг олон улс хэрхэн харж байгаа тухайд Сауди Араб, Катар тэргүүтээ Арабын улс орнууд нутгийн бүс нутгийн доктортой байдалд чухал хувь нэмэр оруулсан хэрэг боллоо хэмээн сайшаасан байна. Зөвхөн олон улсын хүний эрхийн байгууллагууд курдуудын бүлэглэлийг төрд нэгтгэхээс гадна дахин нутгийн хойд бус нутагт мөргөлдөөн бий болохоос урьдчилан сэргийлэх ёстойг анхааруул.
Дашрам дурсахад курдууд нь ойролт орондын 4 дахь том үндэстэнд тооцогддог. За гисэн мэдээж тусгаар улс байгуулж чадаагүй өдийг хүрсэн үндэстнүүд байгаа. Дэлхийд дахинд нийт 25-аас 35 сая курдууд амьдардаг гэх тооцоолол бий. Дийлэнх нь Турк, Ирак, Сир, Иран, Армен гэх улсуудын хил дагуу дархан амьдардаг байна. За энэ дундаа Сирийн нийт хүн амын 10%-ийг курдууд бүрдүүлдэг байна. За дэлхийд дахинд агаарын бохирдлын хэмжээг бодит цагийн горимд мэдээлдэг IQ-Air судалгааны байгууллага дэлхийн 138 улсын 40 мянган агаарын чанарын хяналтын станцын мэдээлэлд үндэслэн жил тутмын тайлан мэдээгээ нийтэллээ. За өнгөрсөн оны байдлаар тайланд хамрагдсан 138 улсын ердөө 7 улс нь за мөн 8954 хотын ердөө 17% нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын стандартыг хангасан байна. Тайланд дурдсанаар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 5 улсаар Чад, Бангладеш, Пакистан, энэтхэг Конго улсууд нэрлэгдлээ. Харин мэдээний ихэнд дурдсан дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын стандартыг хангасан 7 улсад Австрали, Шинэ Зеланд, Бахам, Барбадос, Гренада, Эстон, Исланд гэх улсууд багтаж байна. Тайлангаас олонний анхаарлыг татсан өөр нэгэн мэдээлэл байгаа нь дэлхийн хамгийн их бохирдолтой 20 хотын нэгээс бусад нь Аз тивд байгаа тухай юм. Эдгээр хотын 13 нь дэлхийн хамгийн их хүн амтай улс болох энтэг улсад байрлаж байна. Мөн Пакистаны 4 хот Хятад болон Казахстан улсын тус бүр нэг хот уг жагсаалтанд орж байгаа юм. Азийн бүс нутагт хамаарахгүй байгаа цорын ганц хот байгаа нь Чад улсын нийслэл Жамана хот. IQ-Air компани судлаачид агаарын бохирдлыг тодорхойлохдоо PM2.5 нарийн ширхэгт тоосон цэргийг онцлон авч үздэг. PM2.5 нь шатах хашид малтамлыг шатаах, шорон шуурга, ойн төмрөөс үүсдэг маш жижиг хэмжээний боловч хүний бид хор хөнөөлөлтөд агаар бохирдуулагч бодис тооцогддог байна. Эдгээр тоосон цэр нь хүний өснөөс 20 дахин нэмгэн тул амьсгалын замаар дамжин уушгинд орж цуснд нэвчдэг байна. Улмаар амьсгалын замын өрөвсөл үүсгэж хор тавдар зүрхнэн шигдээс цус харвалт мөн сэтгэл готрол сэтгэлийн төвшүүрийг эрслийг бол нэмэгдүүлдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага PM2.5 нарийн ширхэгт тоосон цэргийн жилийн дундаж хэмжээ 1 шон метр агаарт 5 микрограммаас хэтрэх ёсгүй гэж үздэг. Гэвч агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байгаа улсуудын нэг болох энтэг улсын Бернихад хотод гэхэд өнгөрсөн онд PM2.5 тоосон цэргийн хэмжээ 128.2 микрограмм байсан байна. Энэ стандартаас 25 дахин өндөр. Энэ хэмжээ энтхийн нийслэл Шинэ Дели хотод 91.8 микрограмм байна. Шинэ Дели хот 6 дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн их бохирдолтой нийслэл хотод нэрлэгдэж байна. Өнгөрсөн 11-р сард Дели хотыг өвтгөн утаа бүрхсний улмаас нисэлгүүд цуцлагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, мөн эмнэлгүүд онц байдал зарлахад хүрч байсан. Энтхийн хурш орнууд болох Бангладеш, Пакистан ч ялгаагүй агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн улсууд. Бангладеш болон Пакистан нь PM2.5 бохирдлоор дэлхийд 2 болон 3 дугаар байранд жигсэж байна. Уг 3 улсад нийлээд 1.8 тэрбум гаруй хүн амьдардаг ба. Агаарын бохирдлоороо нэгэн үе дэлхийд толгой зогтдог байсан Хятад улсын тухайд агаарын чанар жил ирэх тусам сайжирч байгаа гэсэн мэдээлэл байна. Тухайлбал өнгөрсөн онд Хятадын жилийн дундаж PM2.5 тоосон цэргийн хэмжээ 32.5-аас 31 микрограмм болж буурсан байна. Мөн Бээжин, Шанхай, Чанду зэрэг хотуудад агаарын чанар огцом сайжирсан байгаа юм а. Хятад улс ялгаруулдаг нөөц зөрөгчийн давхар эслэхээ хэмжээгээр дэлхийд тэргүүлдэгч гэлээ агаарын бохирдлыг бууруулахын тулд хяналт шалгалтаа сайжруулж сэргээгдэх эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа юм а. Эдийн засаг нь гадаад худалдаанаас нь ихээхэн хамааралтай байдаг Япон улсын хувьд Америк нэгдсэн улсын тарифын бодлого томоохон аюул болоод байгаа нь нууц биш. Энэ 7 хоногийн 5 гарагт Японы худалдааны сайд Yoshimoto Америк нэгдсэн улсын тарифын нэмэгдлээс чөлөөлөгдөх зорилготойгоор Вашингтоныг зорьсон ч амжилт олсонгүй. Тодорхойлбол Yoshimoto-г Вашингтонд байх үеэр Америк нэгдсэн улсын төлөөлөгч нар Японыг тарифын нэмэгдлээс чөлөөлөх амлалт өгөхгүй гэсэн байна. Энэ талаар өнөөдөр Yoshimoto Вашингтонд сэтгүүлчдийн асуултанд хариулж байх үедээ мэдээлсэн байна. Улмаар Японы ган хөнгөн цагаан тавьсан Америк нэгдсэн улсын тарифын нэмэгдлүүд өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа. Ирэх 4-р сард Америк нэгдсэн улс автомашины тарифыг 25% болгон нэмэгдүүлэхэд төлөвлөж байгаа талаар албан нийт сурвалжууд мэдээлсэн байгаа. Энэ автомашины экспорт их хэмжээгээр хийдэг Япон улсын хувьд хүндхэн зохилт болох нь бол мэдээж. Ялангуяа Америк нэгдсэн улс нь Япон улсын хувьд ган хөнгөн цагаан автомашиных нь экспортын дийлэн хэсэг нь очдог том зах зээл баг. Даваа гарагт Yoshimoto Вашингтонд ойрчлох үедээ Америк нэгдсэн улсын худалдааны сайд Хавард Лутник, Америк нэгдсэн улсын худалдааны төлөөлөгч Джеймсон Грир, мөн цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин
хасаад нартай уулзсан байна. Тэрээр Японы автомашин ган хөнгөн цагааны экспортод ноогдуулах тарифыг нэмэхгүй байх хүсэлтийг бол тавьсан байна. Гэхдээ Япон улс жил бүр Америкийн нэгдсэн улсын эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийдэг, ажлын байр ихээр бий болгодог гэдгийг бол онцлон хэлсэн. Гэвч уулзалтын үеэр Америкийн нэгдсэн улсын дипломатууд үүнийг хүлээн зөвшөөрсөн ч гэлээ тарифын чөлөөлөлт олох хүсэлтийг нь тийхүү хүлээн аваагүй байгаа юм а. Дональд Трампын засаг захиргаа 1-р сараас хойш Канада, Мексик, Хятад зэрэг улс орнуудын эсрэг өндөр тарифууд тогтоож байгаа. Энэ нүүрөө олон улсыг хамарсан худалдааны дан үүсгэхүй гэсэн болгоомжлыг үүсгээд байгаа юм. Ийм үед Япон гэлтгүү эдийн засгийн дийлэн хэсгийг цэвэр экспортод бүрдүүлдэг олон улсын хувьд гадаад худалдаагаа төрөлжүүлэх, замун худалдааны түншүүдэд олшруулах нэг шаардлагатай байна. Үүний үрээнд хариу арга хэмжээ авч байгаа улс орнуудын нэг бол яхаарахгүй Япон улс. Өнгөрсөн 7 хоногт Японы гадаад хэргийн сайд, худалдааны сайд нар Их Британд дахь түншүүдтэйгээ Токио хотноо уулзаж хоёр улсын худалдааг үргэлжлүүлэх талаар хэлэлцсэн байна. Талууд уулзалтын үеэр эдийн засгийн харилцаа холбоогоо олон улсын хууль дүрмд нийцүүлэн авч явахаа амлацгаасан байна. Гэхдээ хинэнч Дональд Трампын засаг захиргааг шууд дурдсангүй. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр хүргэлжилж байна. Хөтөлбөрийн хэсэг би зарим мэдээллийг товчоор хүргэх болно. Гренландын парламентын сонгуулийн дунгарлаа. Сонгуул улс төрийн баруун төвийн үзэл баримталтай сөрөг хүчний демократид нам ялал байгуулжээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр демократид нам 29.9% саналыг авч даанаас хараад бус болохыг дэмжиж Налерик нам 24.5%-аар удаалжээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг Америкийн нэгдсэн улсын нэг хэсэг болгохыг хүсэж байгаагаа зарласнаар Гренландын тусгай тогтнолын асуудал олон улсын онцлог сэдэв болоод байгаа лээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 7 хоногийн мигмар гарагт Канада улсын ган хөнгөн цагааны импортод 50% тариф ногдуулгаа мэдэгдсэн ч өнөөдөр шийдвэрээ цуцлжээ. Тэрээр Америкийн нэгдсэн улс Канадын худалдааны асуудлыг шийдэх цорын ганц зам нь Канадыг Америкийн нэгдсэн улсын 51 дэх муж болох явдал гэлээ. Тарифыг 50% хүргэх тухай мэдээлэл гарсан даруйд Канада улсын Онтарио мужийн удирдлагууд яриа хэлэлцээ хийх санал тавьснаар Дональд Трамп тарифын нэмэгдлийг тийнхүү хойшлуулжээ. Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн түр орлон гүйцэтгэгч захирал Эрика Карр ажилтнуудаа хандан байгууллагын нууц мэдээлэл бүхий баримтуудыг ямар ч хамаагүй аргаар устгахыг тушаасан цахим шуудан хөрвүүлжээ. Тэрээр цахим шуудандаа нууц баримт бичиг хадгалах сейф, ажилтнуудын хувийн мэдээлэл бүхий бичиг баримт зэргийг бүгдийг нь устгалд оруулна гэсэн байна. Олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс бичиг баримтыг яагаад устгаж байгаа тухай тайлбарласангүй. Цагаан ордны зүгээс нууц баримт бичгүүд аюулгүй байгаа их тайлбарыг өгсөн байна. Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкиан Америкийн нэгдсэн улстай цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийхээс татгалзлаа. Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсын их баригчдад цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг хязгаарлах тухай гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн. Өнгөрсөн 7 хоногт Fox Business сувагт өгсөн ярилцлаганд Дональд Трамп Ираны асуудлыг шийдэх хоёр талсан байгаа. Цэргийн арга хэмжээ авах, эсвэл гэрээ байгуулахаа гэж мэдэгдсэн байдаг. Үүнийг Ираны дээд удирдагч Айтолла Али Хаменеи эсэргүүцэж хүч хэрэглэсэн албалагын шинжтэй гэрээ хэлэлцээр хийхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм а. Тэнгэр телевиз гадаад мэдээгээ хүргэлээ. Анхаарлаа хандсан баярлалаа.